За өнөөдрийн бичлэг дээр 20 дугаар зууны хамгийн нөлөө бүхий зохиолчдын нэг гэж хэлэгддэг Хемингуэй бичсэн Өвгөн тэнгис 2 номын талаар ярилцах болно. За номын зохиолч бол Нобелийн шагналтай зохиолч байгаа. Өөрөө бол одоо юм үргэлжилсэн үгийн зохиол гэдэг. Энэ үргэлжилсэн үгийн зохиолын хүч нь бол мөсөн уултай адилхан гэж хэлсэн байдаг. Мөсөн уулын орой хэсэг нь зөвхөн бидний нүдэнд харагддаг бол далд тэр одоо их бие нь бол нүдэнд харагддаг шүү дээ, тий. Үүнтэй адилхан сайн зохиол гэдэг бол бидний нүдэнд өчүүхэн хэсэг нь харагдчихийдэг. Тэрний цаана гүн маш том утга агуулсан байдгаа гэж хэлсэн байдаг. За яг энэ хэлсэн үгтэйгээ адилхан түүний зохиолууд бол маш юм одоо минималист хэлбэрээр бичигдсэн байдаг. Одоо илүү дутуу янз бүрийн юм байхгүй. Гэхдээ түүний цаана бол маш гүн гүнзгий утга агуулсан байдаг. Тийм болохоор уншсан хүн болгон баг өөр өөрсдийнхоороо ойлгодог, өөр өөрсдийнхоороо тайлдаг. Угаасаа бас ингээд сайн чанарын сонгодог зохиолууд бол уншсан хүн болгон өөр өөрөөр янз бүрээр тайлдаг. Нэг тайлал дээр ингэж тогтдоггүй шүү дээ, тий. Тийм болохоор түүний номыг ч гэсэн маш олон янзаар тайлбарсан байдаг. За жишээ нь өнөөдрийн ярих энэ Өвгөн тэнгис 2 бол ингээд хөнгөө уншаад үзэх юм бол зүгээр л нэг загасчин одоо өвөө тэнгист гараал нэг загас барьж байгаа тухай юм шиг байгаа хгүй. Гэхдээ энийг нь бол ингээд олон янзаар маш гүн гүнзгий тайллууд байдаг. Тэр олон тайллаас нь бол миний хувьд энэ номын зохиолч Хемингуэй яг энэ өвгөний дүрээр өөрийгөө орлуулж бичсэн. Тэнгис далай гэдэг нь бол амьдрал, тэгээд амьдрал дотор загас барих гад явж ийн гэхээр одоо зохиолчийн хувьд бол зохиолоо бичих нь түүний загсаа барихаар явж байгаатай адилхан ингээд зорилгын ханаас явж байгаа шүү дээ, тий. Тэгээд энэ хүн одоо далай тэнгис буюу одоо энэ амьдрал дотор өөрийнхөө зорилгын ардаасаа явж байхад ямар олон саад бэрхшээлтэй тулгарч болох вэ? Тэр олон саад бэрхшээлийн ардаас арай гэж зорилгодоо хүрсэн ч гэсэн дахиад зорилгоо алдаад одоо дампуурах ч юм уу, тий. Тэгэж ингэж одоо ямар олон үйл явцыг туулж болох вэ? Тэр одоо олон үйл явц донд хүн одоо бууж өгөхгүй байх нь л одоо жинхэнэ ялалт юм а гэсэн санаа гаргасан байдаг. За энэ номын хамгийн одоо алдартай ишрэл нь бол энэ ишрэл байгаа. Хүн ялагдахын төлөө төрдөггүй. Биеийг хөнөөж болно, харин хүсэл зоригийг ялж чадахгүй. Биеийг хөнөөж болно гэхээр бол гадна талаасаа одоо зорилгын ардаас явж байгаад зорилгоо алдаад ч юм уу, тий. Одоо том бизнес байгуулснаа бизнесэнд дампуураад ч юм уу, ингээд гадна талаасаа бол ингээд ялагдаж болно гэж байгаа. Харин хүсэл зоригийг ялж чадахгүй гэдэг нь болохоор тэр дотороо хүн өөрөө тухайн хүн өөрөө л бууж өгөөг бол хизээж ялагдах боломжгүй. Тэгээд хүн ялагдахын төлөө төрөөгөө гэдэг энэ ишрэл нь бас маш алдартай энэ номын ишрэл байгаа. За тэгээд өнөөдрийн бичлэг дээр энэ ном дээр гарч байгаа энэ үйл явдлууд нь болон зохиолчтой яагаад ингэж дүүцүүлж одоо энэ нэг тайлдаг вэ гэдэг талаар ярилцах болно. Миний хувьд бол тэр олон тайллууд дундаас нь яг зохиолч өөрийгөө төлөөлөж бичсэн гэдэг тайл нь хамгийн үндэслэлтэй санагддаг учраас тэр тайлал дээр үндэслээд номын талаар ярилцъя. За номын зохиол маань эхлэхдээ болохоор ер нь бол загасчин өвөө маань ингээд одоо нэг жаал хүүтэй хамт, жаал хүн болохоор түүний завин дээр түүнд тусалдаг тийм 5 настайгаас нь ахуулаад сургасан тийм жаалтай хамт ингээд загасчилдаг өвөө байдаг. Эмээ нь бол эхнэр нь нас орчихсан. Тэгээд эмээгийнхаа зургийг одоо эхнэрийнхаа зургийг те гэртээ байнга өлөгдөг байсан ч гэсэн зургийг нь харах болгондоо сэтгэл нь өвдөд исэн учраас сүүлдээ бүр зургийг нь ингээд далт хийчихсэн. Тэгээд ийм жоохон ганцаардмал тийм нэг хүүтэй хамт загасчилдаг ийм өвөөгийн тухай гардаг. За энэ өвөө болохоор ер нь бол урд нь бол айгүй сайн загасчин байсан юм шиг байгаа. Ягаад гэвэл түүний туслах 5 настайгаас ахуулаад түүнийг дагсан хүү бол номын ихэнд та бол миний мэдэх хамгийн сайн загасчаа. Хоёлоо ёстой урд нь ингээл зөндөө олон загас барьж ийсэн штэ. Та бол миний мэдх юм хамгийн агуу загас чинь ингээл тэгдэг байхгүй. Тэгээ энэ хэсгийг нь болохоор одоо номын зохиолчтой ингээд зөвлүүлж тайлбарлах юм бол номын зохиолч бол эхний бичсэн анхных нь уран бүтээлүүд бол бүр маш одоо олонний хүртээл болж исэн, сод бүтээл тойрөвдөг хүн гэж яригдчихсэн боловч энэ номынхоо өмнө нэг ном бичсэн байлээ. Тэр ном нь болохоор шүүмжлэлт бол маш их өөрчлөсөн. Ерөөсөө одоо энэ одоо Хемингуэй зохиолч бол ийм одоо сод бүтээл тойрож чадхаа болчихжээ. Энэ бол хөгшөрчжээ. Түүнээс одоо бид нэр гоё юм уран бүтээл найдаад хэрэггүй юм байна гэсэн бүр маш гүн гүнзгий шүүмжлэлт өртөөд тэгээд 12 жилийн дараа үлүүдээ энэ номоо бичээд тэгээд энэ ном нь бол бас бестселлер болоод тэгээд энэ номоо бичснээсээ 2 жилийн дараа Нобелийн шагнал хүрсэн юм байлээ. За тэгэнгүүт номын зохиол дээр бол өвөө маань урд нь бол аягүй сайн загасчин байсан. Түүнийг нөгөө 5 настай туслах хүн хэлээд байгаа шүү дээ. Та бол маш сайн загасчин байсан гэдэг. Гэхдээ ном эхлэхэд бол тэр жаал хүү өвөө хоёр маань 40 өдрийн турш тэнгист гарсан боловч 40 өдрийн тур огт юу ч бариагүй.
буцаж ирдэг. Дандаа 40 өдрийн турш хоосон ирдэг. Тэгээ хоосон ирээд исэн чинь сүүлдээ нөгөө жаал хүүгийнх нь аав ээж хоёр нь наад өвгөнчүн бүр ерөөсөө юм ан агнах одоо ингэ загас барих загасных нь баг ингэ тэнгэр нь хальчихсан ер нь азгүй амт юм байна. Ингээ ангийн тэнгэр нь бүр ингэ наад өвгнөөс чи яваад өгччээ. Чи тэгэхээр өөр загасчин дээр очиж туслаа. Наад өвгөнтөөгөө бити яваа гэд хүүгээ өөр загас юу явуулцдаг. Өөр хүнд туслахаар тэгээ хүү болол ерөөсө 5 настайгаас ахуулаад тэр өвөөд тусалсан учраас өвөөгөөс салахыг хүсдэггүй ч гэсэн аав ээж хоёр нь өөр тийшээ яваа гэсэн учраас өөр тийшээ яваад өгдөг. Тэгээд нөгөө өвөө маань ингээд 40 өдрийн турш уул нөгөө жаал хүүтэйгээ хамт загасчилж байсан боловч сүүлдээ дахиад өөрөө ингээ ганцаараа гардаг. Тэгээд ном эхлэхэд бол бүр 84 өдрийн турш 40 өдөр нөгөө жаал хүүтэйгээ байсан дахиад 40 өдрийн турш ганцаараа явсан ч гэсэн ямар ч ингээ загас бариагүй 84 өдрийн турш юу ч олж ингээ барьж чадаагүй ингээ гар хоосон ирдэг. За ингээд 84 дэх өдөр нь гар хоосон ирсэн чинь одоо нутгийнхан загасчд болвол түүнийг бүр ингээ шоолонгоо нүдээр хараал тий азынхан тэнгэр хайчихсан азгүй амтэн гэсэн нүдээр хараал нэг юм шар айрагны газар ороо шар айраг уухтан гэсэн бүгдээрээ тийм инээж доогсон нүдээр хардаг байхгүй. Тэгсэн чинь нөгөө хүү болохоор туслаалаа. Хойлоо урд нь ингээл бараг 87 өдөр ч гэсэн загас бариагүй хэрнээ дараагийн 30 өдөр нь хойлоо тасралтгүй том загас барьж исэн штэ. Тийм учраас хойлоо бол ингээд чаднаа гэл хүүхэд нь бол амар түнд итгэл ингээд урам зориг өгөөлэдэг. Харин нөгөө өвөө бол тэр хүмүүс өөрийнх нь доогълж байгаа моголж байгаад ерөөсөө ингээд огт санаа зоваагүй ингээд тоодгүй. Тэгэл зөвөр өөрийнхөө шар айргийг уугаал сууж идэг 84 дэх өдрөө ирснийхаа дараа. Тэгэд энэ хэсгийн ч гэсэн болвол ингээд зохиолчийн амьдралтай дүүцүүлээд ботхоор зохиолчийг бол одоо яг нэг ном нь одоо олонний хүртэл болж чадаагүйгаас болоод номын одоо уншигчд нь бол ерөөсөө энэ хүнээс бол дахиад юм гарахаа болчихжээ. Бараг ингээд зохиолчийн тэнгэр нь хайчжээ гэж хэлжсэн та бас ингэж зүүрлэж тайлбарлалт юм байлаа. Яг ингээд зохиолч өөрийнхөө сэтгэлийг ингээд бичсэн юм биш үстэй гэж ботоод уншихаар бас айгүй эвгүүн байлээ. Яагаад гэвэл өвөө нь ингээд хүмүүс ингээд дооглонгой нүдээр түүнийг харж яасан ч гэсэн өвгөнд бол энэ хамаагүй мамаагүй гэж байгаа нь зохиолч нэрээ бас ингээд намайг тэд нар шүүмжсэн ч гэсэн энэ нь надад хамаагүй гэдгийг илэрхийлж байгаа юм болов уу гэж бас бодогцсон. За ингээд 85 дахь өдөр маань өвөө маань дахиад тэнгис рүүгээ дахиад гардаг байгаа. Тэгээд ер нь бол одоо өвөө бол загасч учраас загас барихдахгүй 84 хонсон ч гэсэн 85 дахь өдрөө дахиад гарч байгаа. За зохиолч ч гэсэн өөрөө 12 жилийн турш шинэ ном төрөж чадаагүй ч гэсэн зохиолч учраас дахиад номоо бичиж байгаа нь бас ингээд айгүй яг амьдралтай ингээд нэрээ зохиол нь яг таарад байгаа юм шиг санагдчихсан. Тэгээд өвөө маань 85 дахь өдрөө дахиад далаадаа гардаг. Тэгээд далаад гарсныхаа дараа болохоор марлын ингээд маш том загас барьдаг. За энэ загас нь болохоор бүр түүний завиас нь 2 дахин том бүр юм маш том загас барьдаг байхгүй. Тэгээд нөгөө загас нь маш том хүчтэй загас учраас нэг өгөөш өмглээгээд өгчихгүй штэ нөгөө тэр чинь амар том бит юм чинь. Тэгээд нөгөө загас чинь одоо манай өвгөний ингээд завийг нь аваад бүр 3 өдөр 3 шөнийн турш зүгээр л ингээд аваад бүр гэрээс нь хол яваад идэг аахгүй. Тэгээ 3 өдөр 3 шөнийн турш загас нь ингээд тэр том загас завийг нь чирээж явсан гэхээр манай өвөө бол өөрийнхөө гэрээсээ маш их холтчихж байгаа гэсэн. За гэтээ холтсон ч гэсэн өвөө бол ерөөсөө ингээд айж байгаа юм байхгүй. Одоо би буцаад ингээд одоо хараал явчихна мовчин гэл айж майдгүй. Гэтээ гол нь нэг жижигхэн савтаа цэвэр устай тэгээд нэг хоолно гэж нэг 2 загастай л байсан. Тэгээд тэр загас ус хоёр нь бол ингээд 3 өдөр 3 шөнийн турш бол ингээд замдаа дуусчихж байгаа байхгүй. Тэгээд нөгөө өвөө чин тэр загасныхаа ингээд одоо өгөөшнийхөө утсыг бариад сүлдээ нь 2 мөрөн бүр ингээд арьсан хохроод гарынх нь алга малга гэмтээд 3 өдөр 3 шөнийн турш бол бүр ингээд амар шалдаа бууж байгаа. Гэтээ шалдаа буужсэн ч гэсэн зохиол дээр бол өвөө хизэж гомдолтгүй одоо би ингээд ядуу байх юм уу надад туслах хүн байхгүй байж гэдэг юм уу ерөөсө би ингээд бэртчлээ гэмтчлээ гэж ерөөсө гомдол мэдүүлдэггүй. Харин амнаас нь гаж байгаа үг нь ерөөсөө л би өстө баг урд хожид ингээд загасчдын барьж үзээгүй том загсыг барьлаа да. Баг энэ загсыг амьдаар нь харсан хүнч ховор доо. За энийг одоо ингээд миний өгөө шиг зууж агаад энэ ядраад ингээд усныхаа дээшээ гараад ирэхээр нь би энийг бодийг хөтлөнөөл гэсэн тийм амар тийм цоглог ерөөсөө нэг ч гомдол гаргадаггүй ингээд 3 өдөр 3 шөнийн турш явдаг. За тэгж жагаад арай гэж нөгөө загс нь нэг ам тавиад тэгсэн ч гэсэн нөгөө загс нь бол өөрхөн завнаас нь баг 2 дахин том учраас завин дээрээ бол ингээд гаргах боломжгүй байгаа. Тэгээд зүгээр ч нэг нөгөө загс нь хүчээгүй тэр том амтны чи өхүүлэхийн тулд ингээд юугаар сэлмээр зоож байгаад нөгөө загсаа алсан байдаг байхгүй. Арай нөгөө загс нь дээш хөвөөд ирэхээр нь сэлмээр зоож байгаа алсан. Тэгэнгүүт сэлмээр зоогоод алсан учраас тэр ингээд нөгөө нэг том загснаас нь марилин гэдэг загснаас нь маш их цус гараад
Тэгээд нөгөө загсыг чинь завин дээрээ одоо гаргах боломжгүй тийм том хэмжээтэй учраас завнаасаа уяад тэгээд нөгөө өвөө маань 3 өдөр 3 шөнийн турш ингээ ямар ч нойргүй тэр загсыг чирэгдээд явчихсан учраас буцаад ингээд арай гэж ингээ нэг жоохон амраад нэг цаг амраад явж байгаа байхгүй. Тэгсэн чинь амар том акул гараад ирдэг. Тэр акул нь нөгөө нарийн загсныхан цусных нь үнэрийг авчихсан нэг юм өлөн амар өссөн тийм том одоо акул ингээд дайраад өөрлөө нэрдэг байхгүй. Тэгэд энэ дээр бол ингээд одоо хүн өөрөө өөрхөө ингээд амьдралд те далай тэнгис дотор өөрөө өөрхөө зорилгын төлөө ингээд явхад ямар хэцүү байдаг вэ те тэр 3 өдөр 3 шөнийн турш хоолгүй хэцүү явж байгаа. Тэгээд арай гэж өөрхөө зорилгыг барьсан ч гэсэн ардаас нь ингээд ямар олон ингээд саад бэрхшээлүүд тулгардаг вэ гэдгийг бас энэ дээр аюу харуулсан юм байлээ. За зарим нэг бизнесийн хүмүүс болохоор энэ хэсгийг тайлбарлахтаа болохоор хүн одоо хэрний одоо хүнжлийнхаа үеэр хөлөөжий гэж үгээд штэ тий. Тэрнтэй адилхан одоо өвгөн бол өөртөө хитрхи томцсон загсыг барьчихсан. Тэрнээс нь болоод акул ирсэн. Тэгэхээр одоо ингээд хүн одоо далай тэнгист гараад ямар ч хүн байсныг азаарч юм ингээд загсыг барьж болно. Гэхдээ тэр одоо тэр том загсны ардаас ирэх ачаалал амьдрал дээр тэр олон хариуцлага стрессийг хүн өөрөө дааж чадахгүй байж магадгүй учраас хит юм ингээд том юм барьж агаад баг өөрөө өөрхөө амийг эрсдүүлж болно. Шал дэмий ингээд тэрнээсээ гоё юм хүмаа хүртэж чадахгүй байж болно. Ер нь бол хүнжлийнхаа ирэх хөлөөж их хэрэгтэй гэж бас энэ хэсгийг нэлээд олон хүмүүс тайлбарладаг юм байлээ. За тэгээд нэг акул гарч ирэнгүүтээ тэр загсныхаа баг сүүл хэсгийг нь аваад явцдаг байхгүй. Тэгээд тэр акулын ч гэсэн манай өвгөн маань нэг ингээд зодтолж байгаа зодтолтооч гэж тий сэлмээрээ дээрэс нь ингээд аятайхан нэг хатгаж агаад нөгөө акулыг гимтээгээд тэгээд өгдөг нь яваад өгдөг байхгүй. Тэгтээ нөгөө том загсных нь сүүл хэсгийг нь аваа явцсан. Хазаад. Тэгвэл сүүл хэсгийг нь хазаа явчна гэдэг чинь бүр их цус гарна гэсэн үг. Бүр их цус гарна гэдэг чинь далай тэнгис дотор байгаа том махчин загснууд бүр их тэр цусны үнрээр өвгөнлөө дайрна гэсэн үг шүү дээ, тий. Тэг яг энэ хэсгийг бол тэр бизнесийн хүмүүс тэгээд байгаа байхгүй. Өөрөөрхөн одоо ингээд дааж чадахгүй юмыг авчих юм бол тэр цусных нь үнрээр янз бүрийн одоо юу гэдгийг дээрэмчин ч юм уу, худлаа ярьдаг, долтгондоо хүмүүс гэдэг юм уу, тий одоо худлаа хамтрыг гэсэн хүмүүс ч юм уу. Иймэрхүү одоо тэр ном дээр гарч байгаа акул шиг хүмүүс маш их ирэх учраас нөгөө хүнчлэх хоёроор хөлөөжий гэж тайлбарлалт юм байлээ. За ингээд нөгөө дахиад цусны үнэр нь бүр их тархсны дараа дахиад нэг 2 цагийн дараа явж исэн чинь дахиад 2 акул гарч ирдэг хгүй. Тэгээ нөгөө 2 акул нь мэдээж саяны процесс давтагдал нөгөө том загснаас нь дахиад ингээд аваад явчтыг. За тэгээд нөгөө өвөө маань болохоор эхлээд болвол ингээд тэр том загсыг ингээд бариад явж байхдаа нөгөө акулууданд дайрахаас өмнө бол яана энэ зүүд биш байгаа да, зүүд биш байгаасаа, зүүд юм биш үсттэй гэл нөгөө би хаа нөгөө шархалцсан өвдөж байгаа байхгүй. Тэгээд өвдөнгүүт нь тиймээ зүүд биш байна гэл амар гоё аз жаргалтай яваа. Тэгээ нөгөө том загснаасаа бүр ингээд нүд салгаж чадахгүй тэрнлүүг ингээд хараал амар гоё аз жаргалтай буцчиход байгаа байхгүй. А тэгсэн чинь нөгөө том акулууд гарч ирээд нөгөө өөрийнх нь арай гэж нэг 3 өдөр 3 шөнийн турш баг ам алдангаа алтаад ингээд барьсан загсынх нь ингээд сэглээ хайцсан чинь сүулдэ бүр нөгөө загс руугаа ингээд харахаас дургүй хүрээд энэ загсыг ер нь би алсан ч юм уу эсвэл энэ загс намайг алаад байгаа мó гэл янз бүрийн ингээл хажууд нь 3 өдөр 3 шөнийн нойрг уцаас бүр ингээ манраал янз бүрийн бодол явж байгаа байхгүй. Тэгээ сүүлдээ бүр ингээ том акулууд дайраад исэн чинь нөгөө өвөө чинь эхлээд бол зүүд биш байгаадаа амар баярлж исэн болвол том акулууд дайраадсэн чинь сүулдэ энэ зүүд байсан ч болоосоо би ийм том марилын загас угаасаа бариагүй байсан ч болоосоо би өнөөдөр тэнгис дадлаад гараагүй зүгээр гэртээ гоё хөвтчихсэн ч болоосоо гэд бүр ингэ сүулдэ барьсандаа харамсдгийг. Гэхдээ нэгэнд барьчихсан учраас манай өвөө бол ерөөсөө шантарахгүй би бол эцсийн хүртэл тулалтан ингээд надад одоо юу гэдэг одоо эхнийхээ нөгөө нэг акулуудад сэлмээ зогсоороо сүулдэ бүр ингээ гар хоосон зэвсэгчгүй болчих жоохгүй. Тэгсэн ч гэсэн одоо бороо чамаагүй би ингээд үзэлцснэ гэл ерөөсөө мэдээж цаашдаа бол энэ цусны үнрийг аваад надад маш олон дайснууд гарч ирнэ гэдгийг өөрөө мэдчихэж байгаа. За тэгээд бүр надад зэвсэг байхгүй учраас би амьд гарч магадгүй өгчөж магадгүй гэдгийг өөрөө мэдчихэж байгаа. Тэгсэн хэрнээл ерөөсөө ингээд бууж өгөлгүйгээр би гараад ирэхээр нь үзэлцнэ гэдэг байгаа. Тэгээ энэ хэсгийг бол ингээд тайлбарлахад бол тэр том ингээд загсны ардаас явж байгаа загс чинь өөрөө загсаа барьчна гэдэг чинь гадна нүдэнд харагдах тийм том одоо амжилт гэсэн үг шүү дээ тий. Тэгтэл ингээд гадна нүдэнд харагдах юм том амжилт бол зөвхөн төр зурих ямар нэг юм том акулууд ирээд ингээд зулхаагаад аваад явчих болно. Харин тэр өвөө өөрөө ингээд шантралгүй одоо нэг дахиад ингээд акулууд гарч ирсэн ч гэсэн би тулалтанд борохоорогоорч хамаагүй акулуудаа би тулалтнаа гэдэг нь тэр өвөө хизээч ингээд дотроо ялагдаагүй. Дотоод ерөөсө дотроо ялагдаагүй. Гадна талын амжилтыг бол хин нэгэн гадны хүчин зүйл нурааж болох ч гэсэн дотроо хүн өөрөө бууж өгөөг бол тэр бол хизээч ялагдал бишээ гэж бас тайлбарладаг юм байлээ. За тэгээд энэ мэт одоо гадны ийм олон акулуудын дайралтын улмаас нөгөө
том барьсан марлийн загснаас сүултээ зөвхөн ясна л үлдчихдэг. Тэгээд нөгөө өвөө чин буцаад гэрлүүгээ ингээд сэлүүрдээд явж хахад завь нь бүр ингээд амар хөнгөн болцсон. Уул нь бол ингээд том загсаа ингээд чирээд явж байхад бол маш хүнд байсан. Дээрээс нь маш олон акулууд дайрж исэн болов сүултээ завь нь маш хөнгөн болцсон. Тэгээд арай гिच нөгөө нэг өөрийнхөө гэрийнхаа ирэг дээр очдог байхгүй юу. Тэгээд гэрийнхаа ирэг дээр очисон ч гэсэн очиход нь бол ингээд зүгээр л нэг ясаа чирээ маш том загасныхаа ясыг чирээл очиж байгаа шүү дээ. Тэгээд очоод нөгөөтг чи ингээд загасныхаа одоо тэр нөө завныхаа сэлүүр мэлүүр гэл янз бүрийн уурга буурга гэсэн бүх юмнуудаа ингээд чирээл гэрлүүгээ явдаг байхгүй. А урд нь бол ингээд одоо тэр тэнгисийнхаа эргээс гэрлүүгээ ороход бол зүгээр л ингээд алхаад орчиж байгаа шүү дээ. А тэгтэл энэ удаа бол бүр ямар ч хүч тамиргүй болцсон учраас гэрлүүгээ орохын тулд бүр голдоо 5 удаа амраад ордог. Одоо бараг ингээл 5 алхаал ингээд сөхрөөд унаад цаашаага явж чадахгүй нилээн амарсныхаа дараа л одоо дахиж босож алхаж исэн ийм хэмжээний ингээд тэнхэлгүй болсон байхгүй. Гэтэ ийм тэнхэлгүй болчихсон ч гэсэн өвөө маань нөгөө загасныхаа эд хэрэгслүүдийг бүгднгийн чирсээр байгаад гэрлүүгээ очдог. Тэгээ энэ хэсэг нь бол одоо загасчин гэдэг бол загасчны үүрэг амьдралынх нь зорилгоч гэдэг юм уу? Загасчин бол загас барих зорилготой одоо тийм өөрх нь баг ингээд дуудлага, сүнсний дуудлага гэж хэлж болохоор ингээд ажил нь бол загас барих штэ. Тийм учраас одоо ингээд 84 өдөр загас бариагүй байна уу? 85 дахь өдрөө барьсан ганц загас нь зөвхөн ясын чирээд ирсэн байна уу гэдгээс үл хамааран маргааш нөгөөдөр биеийн тэнхэрхээр дахиад тэнгис рүү гараад загас барих учраас өөрийнхөө хэрэгслийг чирээд явж байгаамаа гэсэн ингээд дүр зургийг бас харуулдаг юм байлээ. Тэгэхээр өмнө нь ингээд одоо амжилттай байсан байна уу? Амжилтгүй байсан байна уу гэдгээс үл хамааран хийх ёстой юм а цаашдаа яг л адилхан хийсээр л байх ёстой гэсэн дүр зургийг харуулсан гэдэм байлээ. За тэгээд өвөө маань нөгөө гэртээ хараад арай гिच нэг орондоо ороо тэгээд нам унтдаг хгүй. Тэгээд нөгөө 3 өдөр 3 шөнийн турш гэртээ ирээгүй учраас нөгөө тусалдаг жаалхуу байгаа штэ. Жаалхуу бол өглөө болгон өвөөгийн гэрлөө очиж өвөөг харсан байгаа. Тэг өвөө байхгүй байсан. Харин 4 дахь 5 дахь өдөр нь өвөө ирсэн байсан учраас нөгөө хүүчин баярлаад гэхдээ өвөөг харсан чинь нөгөө гар марнаас нь ингээд амар их цус гарцсан байсан чинь нөгөө хүүхэд чинь уйлал тэгээ уйлж гарч яваал нөгөө кофе зардаг өвөө аягүй кофений туртай юм шиг байгаа. Тэгээ кофе зардаг газар очивол кофе зээлэл өөлөө авчирдаг байхгүй. Тэгээд одоо ном эхлэхдээ болохоор өвөөг юу ядгийг ганцаардмал өвгөн ганцаараа гэж гардаг байхгүй. Тэгтэл номын төгсгөл хэсэг рүү болоод эхэлсэн чинь өвөө маань өөрөө тэр далаа тэнгисч явж байхдаа яана мана тосгоных нь намайг хайж байгаа да. Ялангуяа нөгөө жаал хүчин намайг бүр санаж байгаа да. Мана хөгшин загасчд бүр намайг харуулдаад гайхаж байгаа байхдаа бүгдээрээ надад санаа зовж байгаа байхдаа гэд тэгэж боцсноо. За ингээд бодсон чинь би чи юу айгүй сайхан тосгонд амьдрдсан байж тээ гэд боддог. Тэнгүүд номын ихэнх хэсэгт бол ингээ ганцаараа гэж гарсан бол номын төгсгөлд тэд бүгдээрээ надад санаа зовж байгаа байх та гэдгийг ойлгоод ганцаараа биш юм байна гэдгийг ойлгоод тэгээд гэртээ харсныхаа дараа нөгөө өвөөс ирсэн чинь жаалхуу ингээ хажууд нь копи барьсан сууж байгаа байхгүй. Тэгээд нөгөө жаалхуу чинь бид нэр ингээ тань санаа зовоод маваад гэл тэгсэн чинь та нар намайг хайв уу гэд асуусан чинь зөндөө их хайсан загасчд бүгдээрээ завтайгаа хайсан бүр онгоцоор хүртэл таныг тэр далаа тэнгисээр хайсан. Гэхдээ далаа тэнгис үнэхээр том учраас таны бараа сураг харагдаагүй. Бид бүгдээрээ ингээд танд санаа зовлаа. Кофе зардаг хүн хүртэл надад ийм өтгөн кофе чанаад таныг ингээд танд санаа зовж байгаа шүү гэд үг дамжуулсан гэд хэлдэг байхгүй. Тэгэд нөгөө өвөө чи ингээд ямар тач ганцаараа биш юм байна гэдгээ бас ингээд тийм одоо ойлгож байгаа ч юм уу тийм хэсэг бас ингээд гардаг. Тэгэд нөгөө өвөөг чи ингээд авчирсан нөгөө том загасных нь ясна байгаа штэ. Тэгээд нөгөө хүүчин гараад харсан чинь зөндөө олон загасчд нөгөө бүр ингээд загасыг нь тэр том марлийн загасыг нь химжээд хүүх ийм том загас энэ одоо урд хожид баг гэ бид нэр амдаар нь харж байгаагүй ийм том загас шүү дээ гэл баг музейд тавих загасчдын хувьд бол баг музейд тавих хэмжээний бүр ийм авраг том загас шүү дээ гэл ярьж байгаа байхгүй. Тэнгүүд ингээд гадна талаас нь ингээд одоо өвөөг харах юм бол тий зүгээр л ингээ ясын чирээд ирсэн юм чинь уулын загсаар навчирсан бол тэр загсынхаа махыг зарах ёстой байсан. Гэтэл зүгээр ясын чирээд авчирсан ингээд ялагдал юм шиг хэрнээ бас ингээд жинхэнэ дотооддоо бол ялагдал. Одоо номын төрөний нөгөө нэг хамгийн алдартай ишлэл гэдэг байгаа шүү дээ тий. Энэ хэсэг нь яг ингээд энэ номын гол санааг илтгэж байгаа юм билий. Хүн нөгөө нэг ялагдахын төлөө төрдөггүй биеийг хөнөөж болно харин хүсэл зоригийг алж чадахгүй. Биеийг хөнөөж буюу гадна талын одоо тий тэр том загсыг барьсан ч гэсэн тэр том загсыг бол акулууд гарч ирээд булааж авч болж байгаа ч гэсэн өвөө өөрөө дотроо бууж өгөөгүй учраас одоо хүсэл зоригийг бол хизээч ялж чадахгүй гэж энэ хэсгээр ингэж төлөөлүүлж харуулд юм байлээ. Тийм учраас энэ бол одоо ялалтын тухай, амжилтын тухай ном биш. Харин ялагдал дунд ч гэсэн тий бүтэл гадна талаасаа харахад бүтлгүүдж байгаа юм шиг тэр дүр зургийн дунд ч гэсэн хүн өөрөө хүсэл мөрөөдлөө ч юм уу, зорилгоо ч юм уу хаяагүй. Ер нь бол хүн өөрөө дотор талдаа бууж өгч өөрөө ялагдлыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд
хизээч бүрэн дүрэн ялагдал байдгүй шүү. Тэгээд бууж өгөхгүй байх чадвар л жинхэнэ хүч чадал гэдэг нь болохоор бас энэ номын гол санаа юм шиг байгаа. За гэхдээ яг энэ номын гол санаа бол энэ гэж хэлэхэд хэцүү. Ягаад гэвэл маш олон хүмүүс уншаад маш олон янзаар тайлбарладаг. За зарим төрөүний нөгөө бизнес эрхлэгчдийн тайлбар дээр болол бүр ингээд тэр өвөө олол ингээд өөртөө хатсан ийм том юмыг барьсан. Тэгээд цусныхаа нүнээр ингээд янз бүрийн том акулууд ингээд ирсэн. Тэр том акулуудын ард гарч чадах хэмжээний ч юм уу тэр том загсыг барьсан. Тэрний ардаас нь ирэх стресс, тэр дарамтыг даавж авч чадахгүй бол баг ингээд том загас бариад хэрэггүй штэ гэж тайлбарладаг, тайлалчсан байдаг. За бас нөгөө талаараа ингээд хүн ингээд нэг зүйлийн ардаас хит улаарчсан байна. Тэр загсыг барьсан ч гэсэн тэр загас нь ингээд одоо 3 өдөр 3 шөнийн турш өөрийг нь ингээд чирээд явж байхад ч юм уу эсвэл загасныхын цусны үнээр олон акулууд түүнлүү дайрж байхад зүгээр тэр загсаа тавих хэрэгтэй байсан штэ. Бууж өгөх хэрэгтэй байсан штэ. Хүн ингээд хит нэг юмд улаарах юм бол өөрөө ингээд эрүүл мэндээр сэтгэл зүгээр хохирноо. Тийм учраас хит ингэж юмд ингэж зууралдаж болохгүй гэж тайлбарладаг тайлбарууд ч байдаг. Янз бүрээр тайлбарладаг. За бүр зарим тайлбар дээр бол Есүс Христийг энэ өвөөгөр төрсөлсөн гэж гардаг. Яагаад гэхээр номон дээр бол ингээд 3 өдөр 3 шөнө гэж гарч байгаа. Тэрийг нь бол ингээд одоо Есүс Христ нас ороод 3 өдөр 3 шөнийн дараа дахин амьсан. Тэрийг ингээд бэлэгдэж байгаа. За дээрэс нь одоо Библиэлд бол зөндөө олон загсыг, далайг ингэж янз бүрийн зүүрлэж ярьсан байдаг. Тэрнтэй адилхан ингэж энэ дээр маш олон тийм Библийн зүүрлүүд орсон юм шиг байгаа. Айгүйх Есүс Христийг ингээд дүрсэлсэн байна гэж ингээд тайлбарладаг байгаа. Тэгэхээр та бас энэ Өвгөн тэнгис 2 номыг уншаад үзэх юм бол танд ч гэсэн урт хожид уншсан хүмүүсийн тайланд нь хизээж давхцгааргүй тийм өөр цоошин өнцөг бас харагдаж магадгүй. Яг сайн уран зохиолын номын давуу тал нь тэр юм шиг байгаа шүү дээ, тий. Хүн болгон уншсан хүн болгон өөр өнцгийг харагдаг. Уншсан хүн болгондоо өөр сургамжийг өгдөг. Миний хувьд бол одоо энэ Өвгөн тэнгис 2 ном дээр бол хүүгийн дүр айгүй их туссан. Тэр хүү бол ингээд одоо 5 настайгаас ахуулаад энэ өвөөгөөс ингээд загас барих архыг заалгасан. Тэгээд одоо тэр өвөө нь ингээд амжилт олохгүй 84 80 40 хэдэн хоногийн турштай загас барихгүй болохоор хүмүүс тэр бүр ингээд аз нь хайцсан өвгөн гэж хэлжсэн ч гэсэн хүү бол тэр өвгөөс ингээд салмааргүй байгаа хгүй. Хүү бол тэрийг ингээд агуу загасчин гэдгийг хүлээн зөвшөөрж байгаа. Энэ дээр бол хүү нөөрөө ингээд тий одоо өөрт нь тусалсан хүний ач тусыг ингээд мартахгүй байх хэрэгтэй гэдгийг тэгээд гоё үнэн ч ингээд насны ийм зөрөө байсан ч гэсэн үнэн ч нөхөрлөл ямар гоё вэ гэдгийг надад бол харуулж байгаа болов уу гэж надад бол тэр хүүгийн дүр айгүйх гоё таалагдсан. Тэгэхээр таас уншаад үзэх юм бол шал өөртөө гарч ирэх болов уу гэж бодогдож байна. За тэгээ өнөөдрийн бичлэг дээр 20 дугаар зууны хамгийн одоо нөлөө бүхий зохиолчдын нэг гэж хэлэгддэг Хемингуай бичсэн Өвгөн тэнгис 2 номын талаар ярьлаа. За мөн өнөөдрийн манд бичлэгийг хийхэд дэмжлэг үзүүлсэн Сургааны англи хэлний академийнхандаа маш их баярлалаа. Хэрвээ та англи хэлний чадварыг ахиулъя гэж бодож байгаа бол Сургааны англи хэлний академиас бүтэн сайн өдөр болгон өглөө 9:30-аас болдог. Одоо танилцуулга үн төлбөргүй сургалтанд суугаад үзээрэй. Ямар хөтөлбөрөөр ямар багш орох юм бэ гэдэг талаараа бүр маш гоё дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг юм байлээ. Тэгэхээр та бас англи хэлний чадварыг ахиулъя гэж бодож ивэл Сургааны англи хэлний академиг зориод үзээрэй.